Хим 800-ийн ерөнхий шалгалтанд бэлж байгаа сурагч зориулсан номны химийн судалгааны арга бүлэг сэдвийн зарим бодлогыг бодож тайлбарлая. За эхлээд хийтэй холбоотой даалгаврууд дээр тайлбар өгье. За энэ болохоор хийг таних тухай асуудал байх шиг юм тийм ээ. За тэгэхээр ер нь энэ устдаа оролд ороод хүчлэлэг эсвэл суйрлаг шинж үзүүлдэг хийнүүдийг бол ихэвчлэн индикатороор таньдаг. За SO2 бол устдаа харилцан үйлчлээд H2 SO3 гэдэг ингээд хүчил үүсгэнэ. H2 SO3 гэдэг хүчлийн уусмал үүсгэнэ. За тийм учраас өөрөлдөл SO2 бол хүчлэлэг хий гэсэн үг. Хүчлэлэг хий. Усан дуусаад хүчлэл үүсгэнэ шүү дээ. За тэгэхээр лакмусын хөх цаасны өнгийг өөрчилнө гэсэн үг. Лакмусын хөх цаасыг улаан болгоно гэсэн. За дараа нь этилийн бол бид нэр органик дээр үздэг тийм ээ. Энэ бол боромын усны өнгийг өөрчилдөгөр нь танина. За амик байна. Амик бас нөгөө устай харилцан үйлчлээд аммоник гидроксид үүсгэн. За ер нь бол бид нар хүчил суурийн онолоор бол усны молекулаас протон амикийн молекулд шилжээд дулмаар явах нь NH4 нэмэх нь OH сөрөг гэдэг. Инхээр амик бол суйрлаг шинжтэй гэсэн үг. Суйрлаг. За суйрлаг юм бол чихтэй одоо улаан лакмусын цаасыг хөх өнгөтэй болгоно гэсэн. За дараа нь холоор 2 байна. Холоор 2 одоо мөн л хүчлэлэг хий. Холоор 2 бол устай харилцан үйлчлээд за H холоор O гэх мэтлийн одоо хүчлүүдийг үүсгэдэг. За энэ бас хүчлэлэг хий. За тийм учраас лакмусын хөх цаасыг улаан болгоно гэсэн үг. За хүчил төрөгчийг бол нөгөө цогссон замголоор таньж байгаа тийм ээ. Энэ бол нөгөө цогссон замгал дүрхийн одоо асна тийм хүчил төрөгч оролцоо тийм. За амик бол сая ярьсан улаан лакмусын цаасыг хөх болгоно. За дараа нь хийг хурааж авахтай холбоотой асуудал байна. За хийг бол ерөнхийдөө нэг 3 аргаар хурааж авч байгаа. За нэг нь бол одоо усыг төрүүлэх гэж байгаа. Усыг төрүүлэх тий төрүүлэх. За ингээд доошоо харсан савнд ингээд за ингээд савн дотор дүүр устай байх нь тийм ээ. Ингээд дүүр устай хуруушил доош наруулад. За тэгээ ялгарч байгаа хийг яах нь вэ? Энэ ус руу ингээд нэвтрүүлнэ. За ингээд хийм бөмбөлгүүд дээшээ очиж уснаас хөнгөө учраас дээшээ очиж хураагдаад ус нь яхаа буцаад төрөгдөд гарна гэсэн. Тэгэхээр ямар хийг одоо ийм аргаар хураах вэ гэхээр усан дуустдаггүй. Усан дуустдаггүй. Хий байвал одоо усыг төрүүлэх аргаар хураана гэсэн. За жишээлбэл холоор 2, NH3, SO2 энтрийг бол энэ аргаар хурааж болох байх нь шүү дээ. Яг тэгвэл усан дуустдаг учраас. Тэгэхээр энд одоо хамгийн түгээмэл нь хүчил төрөгч ус төрөгчийг бол одоо усыг төрүүлэх аргаар хурааж авдаг. За хоёрт нь бол доош харуулсан хуруу шилнэ гэж байгаа. Доош харуулсан хуруу шил гэхээр за ингээд хуруу шил байна. За энэ дотор нь мэдээж юу ах вэ гэхээр агаар байна гэсэн үг. За агаарын мойлын масс нь бол 29 грамыг өвчгөн мойлын сөргөнөг гэсэн үг. За ингээд за энэ хуруу шилний амсар руу яах нь хий дамжуулах хоолоогоо ингээд оруулна. Тэгэхээр хий дээшээ яах нь дээр очиж хураагдаад агаар нь яах вэ доошоо төрөгдөд гарна гэсэн үг л дээ. Тэгэхээр ямар тохиолдолд одоо энэ аргаар хураах юм бэ гэхээр энэ бол агаараас хөнгөн хий. Хөнгөн хий байх юм бол доош нь харуулсан хуруу шилэнд хураана. Тэгэхээр
доошоо харуулсан хуруу шилэн тэгэхээр нөгөө хөнгөн энэ дээрээ гарч хураагдаад агаар нь буцаад доошоо түрэгдээд гарах нь л да. За гуравт нь бол дээш харуулсан хуруу шил гэж байгаа. Дээш харуулсан хуруу шил. За тэгэхээр ямар хийг дээш харуулсан хуруу шилэнд хураах вэ гэхээр за ингээд хуруу шил гэж төсөөлөх юм бол ингээд хий орж ирэх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр хий орж ирээд доор нь хураагдаад буцаад ийшээ явах нь агаар түрэгдээд гарна гэсэн үг. Агаар түрэгдээд гарна. Тэгэхээр ямар хийг одоо энэ аргаар хураах вэ гэхээр агаараас хүнд хийг. Агаараас хүнд. Тийм учраас агаараас хүнд учраас нөгөө хуруу шилний доор очиж хураагдаад агаар нь буцаад явах түрэгдээд гарна гэсэн. За ийм гурван тохиолдол байна. Тэгэхээр биднэрт өгсөн бодлого болохоор ESO2 гэж өгсөн байна. Тэгэхээр ESO2-ийн мойлын масс нь болохоор 64 грамыг үрчгэн мойлын сөрөг 1 байгаа хгүй. За тэгэхээр 64 гэдэг бол яах нь вэ? Агаараас хүнд гэсэн үг. Агаараас хүнд. За тэгэхээр усыг төрүүлэх аргаар бол болохгүй гэсэн шүү дээ. ESO2 ч усан дуусаад жил үүсгэн. Тийм учраас усыг төрүүлэх аргаар хурааж авч болохгүй. За агаараас хүнд учраас мэдээж дээш нь харуулсан хуруу шилэнд хураад. За хатаах арга гэж юм те ESO2-ыг хатаан. За ESO2-ыг хатаахтаа бол концентрацтай өхрийн хүчил эсвэл одоо усгүй кальцийн хлорид дундуур нэвтрүүлнэ. За кальцийн оксид дундуур нэвтрүүлэхээр ерөөхдөө ESO2 уралд ороод кальцийн сульфит үүсгэж. За дараа нь танихыг сая ярьсан те хөх лакмусын цаасыг улаан болгоно гэд. За ингэж сонгож байна. За дараа нь амик байна. 795 дугаар даалгавар дээр амик. За амикийн мойлын масс нь 17 грамыг үрчгэн мойлын сөрөг 1. За тэгэхээр энэ бол агаараас хөнгөн гэсэн үг. Агаараас хөнгөн. За тэгэхээр мэдээж яах нь доош харуулсан хуруу шилэнд гарна. Энэний өмнөх тоонод нөх болсон шүү дээ. 1 2 3. Доош харуулсан хуруу шилэнд хураана. За тэгээд таних нь бол за концентрацтай амик хөхрийн хүчил дондор нэвтрүүлж болохгүй. Яг л амик хөхрийн хүчилтэй уралд орчихно. Тэгэхээр таних нь бол түүхийн шохоо буюу кальцийн оксид дондор нэвтрүүлнэ. За тэгээд хатаах нь за таних нь бол нэг улаан лакмусын цаасыг хөх болгоно гэсэн. За иймэрхүү байдлаар хийг хурааж авах таних аргуудыг байсан. Эдгээр бол ер нь ихэвчлэн яг хурааж авах нь бол одоо учир шалтгааны нь болоод тогтоож болох юм. За таних бол ерөнхийдөө одоо цээжлэх шаардлага байна гэсэн. За дараа нь бидний одоо нөгөө катионыг танихын тулд биднэрт бас зайлшгүй одоо цээжсэн мэдлэг хэрэгтэй. За нэгдүгürt бол бид нарын дөлний өнгийг одоо цээжсэн байх хэрэгтэй тийм ээ. За тухайн одоо уусмалд литий агуулгаж байгаа юм бол улаанаар бодон дөлний өнгийг за энэ тарагдж байна тийм ээ. Натрийн агуулгаж байгаа юм бол шараар, калием агуулгаж байгаа юм бол ягаанаар гэх мэтлэн. За хөхөө ягаанаар гэж юм те. Гэх мэтлэн бид нар энэ дөлний өнгийг бол одоо зайлшгүй цээжлэх шаардлагатай. За дөлний өнгийг цээжсэний дараа бид нар энэ схемийг бол зайлшгүй цээжлэнэ. Энэ схем гэдэг нь хэрвээ дөлний өнгөөр таних боломжгүй бол натрийн гидроксид нэмнэ. За натрийн гидроксид нэмэхээр хий ялгараад тэр нь улаан лакмусын цаасыг хөх болгож явах юм бол тэр бол яг аммониум байна гэсэн тухайн нэгдлийн найрлага тийм ээ. За тэгээд урлуудаа бас та хэд маань цээжлэх шаардлагатай байх тийм. За би энд ямарч исэн бичиж явьжээ. За амик бол натрийн OH нэмэхээр OH янтай уралд ороод тэгээд аммониум тэгээд OH үүсгэнэ шүү дээ. Тэгэхээр энэ нь нөгөө лакмусын цаасыг хөх цаас улаан цаасыг хөх болгоно гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл натрийн OH нэмээд хий ялгараад хий нь одоо улаан лакмусын цаасыг хөх болгож байгаа юм бол тэр ялгарсан энэ амик гэсэн үг байхгүй? Амик гэсэн үг. Тэгэхээр одоо тэр биш. Урвлын эргүүлээ бичсэн ба шүү дээ.
Одоо тэр ялгарсан амик нь чигтэй лакмусын цаасны устаа уралд ороод тэгээд нөгөө OH үсгээд улаан лакмусын цаасыг хөх болгож байгаа байхгүй. Натрийн OH-ыг нэмэхэд явсан уралд бол уусмалд байсан аммоны ион нь OH-онтой хүчил суурийн одоо уралд ороод ингээд амик тэгээд ус үүсгэж байгаа гэсэн. Тэг ялгарсан амик нь за 1 дин урал явагдана, 2 дин урал явагдана гэсэн тийм. Эхлээд аммоны ион OH-онтой уралд орж амик үүсгээд амик нь чигтэй лакмусын цаасны устай харилцан өвчлөөд буцаад аммоны гидрэхсэд үүсгээд улаан лакмусын цаасыг хөх болгож байгаа гэсэн. За натрийн OH нэмэхээр өнгөтэй тунцс буужих юм бол 3 төрлийн тунцс үйж болж байна тийм ээ. За феррум 2 нэмэх нь бол 2 эерэг нь OH-онтой уралд ороод феррум OH 2 дахин гэсэн ийм тунцыг үүсгэн. За энэний өнгө бол юу гэж байна? Ногоон гэж байна. За дараа нь энэ бол 3-та төмөр 3 нь OH-онтой уралд ороод энэ бол одоо зэвний өнгө гэсэн үг тийм хөрөн бор. За энэ гих мэтчлэн. За ингээд гих мэтчлэн бид нар яах вэ? Оруулын тэгтгэлээ бичиж чаддаг байх хэвээр. За зэсийн гидрэхс зэс болохоор чинь нөгөө куфрум OH 2 дахин үсээд цайвар цэнхэр өнгийн тунцс үүсгэж байна. За натрийн OH-ыг нэмэхээр одоо хэд хэдэн цагаан тунцс үүснэ гэж хэлж байна тийм үү? За металлын агуулсан уусмал дээр натрийн OH-ыг нэмэхээр за алюмиум OH 3 дахин гэсэн цагаан тунцс үүсч болно. Эсвэл магний OH 2 дахин гэсэн цагаан тунцс үүсч болно. Эсвэл цинкум OH 2 дахин гэсэн цагаан тунцс үүсч болно. Эсвэл плюмбум OH 2 дахин гэсэн цагаан тунцс үүсч болно гэдэг. Ингээд нийтдээ яах нь вэ? Цагаан өнгөтэй гэвэл ийм 4 янзын тунцс үүсэх боломжтой гэж хэлж байгаа байхгүй юу? За тэгээд эндээс хар тулгаа бол калий йодоор ялгачна гэж байна. Калий йодыг нэмэхэд шар тунцс үүсчих юм бол энэ яах вэ? Хар тулгаа байна гэж байна. Цайраа бол яах нь вэ? Амигт. За оруулын би дараагийн слайдн дээр бичнэ. Амикийн уусмал илүүдлээр нэмэхэд уусчих юм бол тэр нь яах вэ? Цайр байна гэсэн үг. Натрийн OH илүүдлээр нэмэхэд уусчихвэл тэр нь хөнгөн цагаан байна гэсэн үг. Ер нь бол яах вэ? Цайрын гидрэхсэд хөнгөн цагааны гидрэхсэд хоёулаа натрийн OH дуусна л та. Гэхдээ тэр хоёрыг ялгахын тулд яах нь вэ? Амик нэмэхээр амикийг илүүдлээр нэмэхээр уусчихвэл цагаан тунцс нь цайр гэсэн үг байхгүй. За ингээд энэ хүснэгтийг бол схемийг бол мэддэг байх юм бол катионы чанарын анализтэй маш олон асуултанд хариулах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ бол дандаа цээжсэн мэдлэг гэсэн. За дээрэс нь одоо энэ дүлний өнгийг тодорхойлохдоо нөгөө тодорхойлох туршилт хийх дарааллыг бас зайлшгүй мэддэг байх хэрэгтэй тийм ээ. Утсаа халаан за концентрацтай давхны өвчлөлтүүрээд одоо цэвэрлж байгаа гэсэн үг тийм ээ. За тэгээд нэгдүгээр концентрацтай давсны өвчлөлтүүрээд ерөнхийдөө нөгөө судлах давсны нунтгаа одоо ион хэлбэрт шилжүүлж байгаа гэх юм уу да тий. За ингээд дөрөвд нь одоо дүлэн дээр бариад ингээд дүлний өнгийг дүлийг ямар өнгөөр бодож байгаа гэдгийг хардаг гэсэн үг. За зэсийн гидрэхсэдтэй бас сонирхолтой уруул байгаа. Тэр нь бол одоо зэсийн цэнхэр өнгийн гидрэхсэд дээр амикийн уусмал нэмэх юм бол цайвар цэнхэр өнгийн биш зэсийн агуулсан уусмал дээр энэ дэр нэг ийм ялгаа яагаад байна тий. Зэсийн агуулсан уусмал дээр хэрвээ натрийн OH за натрийн OH-оор нэмжээ. Натрийн OH нэмэх юм бол уусмал зэсийн гидрэхсэдийн энэ болохоор цайвар цэнхэр. За ийм тунцс үүсэх гэдэг. Цайвар цэнхэр. За дараагийн нэг ялгаа нь болохоор зэсийн агуулсан уусмал дээр хэрвээ амик нэмэх юм бол NH4OH нэмэх юм бол зэсийн гидрэхсэдийн цэнхэр өнгийн тунцс үүсэх гэдэг.
За үүсэнд одоо тунц дээр аммиак үргэлжлүүлээд нэмэх юм бол бүр яах нь юм. Гүн хөхөнгийн комплекс. Ийм үүсгэнэ шүү дээ, тийм ээ. За энэ бол үндсэндээ энэний өнгө гэж ойлгож байна. Энэ болохоор энэний өнгө гэж ойлгож байна, тийм. За ийм одоо ялгаатай ойлголтууд байна. За түрүүн би дараагийн слайдн дээр ярих гээд үлдээсэн алюмиум оош 3 дахин цагаан тундас тэгээд цинкум оош 2 дахин гэсэн ийм цагаан тундсууд төр натрий оошийг нэмэх юм бол одоо шүлтийн уус мэл гэх юм бол гэсэн тийм. Оош уус мэл нэмэх юм бол тундс уусаад за ийм комплекс явуулсан гэсэн болсон хэлбэртэй. За цинкум оошийн хувьд бол мөн ялгаагүй. За ийм комплекс явуулдаг. За аммиактай болохоор за энэ тунц нь аммиактай. Аммиакийн уус мэл нэмэхээр уусдаг гэсэн тийм ээ. Тэгэхээр за ийм тетра аква бишээ тетра амина цинкат тетра амина цайр гэсэн ийм комплекс явуулдаг гэсэн үг. Тэгээд нөгөө тунц нь уус мэдлэлээр шилжиж байгаа гэсэн үг байхгүй. За иймэрхүү зүйлүүдийг зайлшгүй мэддэг байх хэвээр. За дараагийн нэг асуудал бол анионыг яаж таних вэ гэж. Тэгэхээр анионыг танихын тулд баарийн хлорид нэмнэ. За баарийн хлорид нэмэхээр ерөнхийдөө нэг цагаан тунц бол 3 төрлийн цагаан тунц үүснэ гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор баарийн SO4 тэгээд баарийн CO3 тэгээд баарийн SO3 ийм 3 цагаан тунц үүснэ гэж байна. За цагаан тунц үүсэх юм бол ааш хлорын уусмал нэмээд үзье гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ сульфат байх юм бол одоо ямар нэгэн өөрчлөлт ажиглагдах бэ? Өөрчлөлт үгүй гэж тий. За карбонат байх юм бол мэдээж бид нар одоо мэдчихэж байгаа тийм ээ. Металлын карбонат хүчилтэй урвалд ороод за эндээс баарийн хлоридын уусмал нэмэх нь нүүрс хүчлийг үүсгэх ёстой. За ингээд. За тэгэхээр хий ялгаруулад өөрчлөлтгүй бол сульфат гэсэн байна тийм ээ. Тундас ууссан хэрнээ тий хий ялгарч явах юм бол карбонат, хий ялгарахгүйгээр уусчих явах юм бол яах нь? Сульфит байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр баарийн хлор 2-ын уусмал тэгэл одоо H2-өөс 3 үүсгэн л дээ тийм ээ. За ингэж хэлж байгаа. За хэрвээ цагаан тунц үүсэхгүй бол яах вэ гэхээр мөнгөний нитрат нэмээд үзье гэж байгаа байхгүй. За мөнгөний нитрат нэмээд үзэхээр энэ дээр хэрвээ фосфат байсан бол мөнгөний фосфатын шар тунц үүсгэй. Шар. Өөрөлдвөл энэ буруу байна гэсэн үг тийм ээ. Шар тунц үүсгэй. За цагаан буюу одоо ийм цайвар тунц үүсчих юм бол ерөнхийдөө хлорид, бромид, йодид байх боломжтой. Гэхдээ энэ хлорид, бромид, йодидын өнгийг ерөнхийдөө одоо энгийнүүдээр ажиглахад бол ялгахад маш хэцүү байдаг. Тийм учраас цагаан тунц мөнгөний нитрат нэмээд цагаан тунц үүсчих юм бол энэ 3 байх боломжтой буюу ийм 3 тунц байх боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгвэл
Одоо сулруулсан амийг дуусчихвэл тэр нь яах нь вэ? Мөнгөний холоорид байсан гэсэн үг. Тэр тунцсан. Концентрацтай амийг дуусчихвэл тэр нь мөнгөний бромидын тунц байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл их уусмалд бол бромид ион байсан гэсэн үг байна шүү дээ. За аль алинд нь уусахгүй бол мөнгөний йодидын тунц байсан гэсэн үг. Тэгэхээр их уусмалд йодид ион байсан гэсэн үг. За барын холоорид нэмээч өөрчлөлтгүй мөнгөний нитрач нэмээч өөрчлөлтгүй байх юм бол хөнгөн цагааны нунтаг натрийн оошийг нэмж үзнэ. Ингээд NH3 ялгарч явах юм бол энэ яах вэ? Нитрат гэсэн үг байхгүй. За иймэрхүү одоо анион таних схем, катион таних схемээ одоо зайлшгүй цээжсэн хүн болвол цааш нь одоо бусад ээж төр ирж байгаа даалгавруудыг яг энэ төрлийн катион таних, анион танихтай холбоотой мөн одоо хий хурааж явах танихтай холбоотой даалгавруудыг бол ажиллах бүрэн боломж бүрднэ. За ингээд тодорхой даалгаврууд дээр одоо тайлбарлая. А гидроксидын уусмал дундуур нүүрс хүчлийг 20 модын турш нэвтрүүлэхэд Б тунц үүсчээ гэж байна тий. Тэгэхээр CO2-ыг хийхэд нэвтрүүлэхэд тунц үүссэн гэж байна. За тэгэхээр мэдээж энэ бол карбонатын тунц гэсэн үг тийм. Харин нүүрс хүчлийг өргөжлүүлэн 1 цагийн турш нэвтрүүлэхэд усан уусмалдах тунд суусч Б бодисын уусмал үүсгэх гэж байна тийм. За тэгэхээр энд бол ийм орлууд явагджээ. Кальцийн гидроксид CO2-ыг таньдаг чинь кальцийн гидроксидчүүд ээ тийм ээ. Тэгэхээр кальцийн карбонатын одоо шохоо усыг болингортуулна гэж ярьдаг тийм ээ. Кальцийн карбонатын тунц үүссэн гэсэн үг. За ингээд кальцийн карбонатын тунц нь дээр үргэлжлүүлээд яах нь нүүрс хүчлийг нэмээд байхаар энэ нь кальцийн гидрокарбонатын уусмал үүссэн гэсэн. За ингээд А бодис нь кальцийн гидроксид байсан, Б тунц нь кальцийн карбонат байсан, В уусмал нь болохоор кальцийн гидрокарбонатын уусмал байсан гэсэн. За дараа нь А хлоридын уусмал дээр натрийн гидроксид бага зэргийг нэмэхэд Б тунц үүссэн. Натрийн хлоридын уусмал дээр натрийн гидроксидыг нэмэхэд Б тунц үүссэн. Тэгэхээр мэдээж энэ Б тунц бол металл OH N дахин гэсэн тунцал байх нь шүү дээ. За натрийн гидроксид үргэлжлүүлэн нэмэх үед тунд суусч Б уусмал үүссэн. Натрийн OH дуустал гэхээр тэгвэл энэ яах нь вэ? Цинкум OH 2 дахин эсвэл алюмиум OH 3 дахин л байсан байгаа байхгүй юу? Б тунц маань. За ингээд тооцохоор чинь алюмиум хлор 3 байж болж байна. Тэгээд алюмиум OH 3 дахин гээд за тэгээд яг хав ингэж бас бичдэг гэсэн үг. Алюмиум OH 3 дахин дээр натрийн OH-ыг нэмээд тэгээд натрийн алюмиум O2 нэмэх нь ус гэдэг ингэж бичдэг байсан гэсэн үг л дээ өмнөх хөтөлбөр дээр. За тэгэхээр энэ өмнө хоёрыг тавиад тэнцэж байна. Тийм л юм шиг байна тий. За ингэж тэнцэж байгаа. За дараагийн даалгавар нь дөлийг шар өнгөтэй болгодог гэхээр мэдээж натрий гэсэн үг тийм ээ. За натрий болгодог цагаан өнгийн даалдацыг концентрацтай халуун хүчлээр үйлчлэхэд усан дуусч хүчил үүсгдэг хий ялгарсан. За тэгээд энэ хийг манганы хүчлийг гэж байгаа байхгүй юу? Хийг манганы хүчлийн калийн давстай харилцан үйлчлүүлэхэд шар ногоо энгийн хий үүссэн гэж байгаа. Тэгэхээр шар ногоо энгийн хий гэдэг нь холоор 2 гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эндээс дээдлийн давсны найрлагад холоор агуулгдсан байжээ гэд. За энэ натрийн хлорид нь хатуу юм байна тий. Энэ нэр нь H хлорыг лабораторид гаргаж авдаг урвал байхгүй юу? Концентрацтай хүчлэлтээр натрийн хлоридыг нэмээд тэгээд эндээс хий төлөвтэй H хлор тэгээд натрийн сульфат үүсэж байгаа байхгүй юу? За тэгээд хий төлөвтэй H хлор дээрээ яах нь ус нэмчих юм бол энд H хлорын уусмал буюу давсны хүчил үүсэж байгаа гэсэн. Энэ бол яах нь давсны хүчил гэж нэрлэдэг. За H хлорыг бол мэдээж яах нь ус төрөгчийн хлорид гэж нэрлэн тийм ээ. За дараа нь энэ хийг гэж байгаа байхгүй H хлорыг
Калий манган O4-тэй харилцан үйлчлүүлээд калий холоор нэмэх нь манган холоор 2 нэмэх нь холоор 2 тэгээд ус. За энэ болохоор нөгөө лабораторид холоор 2-ыг гаргаж авдаг оруулахгүй. Лабораторид холоор 2-ыг гаргаж авъя гэвэл калий манган O4 дээр H холоорыг нэмдэг гэсэн үг. За оруулж ухамдаа яаж тэнцэх юм бол доо. Одоо эн чи хэдэн холоор? Тэгэхээр усны өмнө ямар ч байсан 4-ийг тавиад энд 8-ыг тавиад за ингэж тэнцвүүлэх юм байна доо. За энд 2-ыг тавиад усны өмнө 8-ыг тавиад H холоорын өмнө 16-ыг тавих юм шиг байна. Тэгээд калий холоорын өмнө 2-ыг тавиад тэгээд манган холоор 2-ын өмнө 2-ыг тавихаар 2 6 холоор 2-ын өмнө 5-ыг тавиад за ингэж тэнцэх юм шиг байна. За тэгэхээр энэний зөв хариу нь бол юу ах нь вэ? Б гэсэн үг. За техникийн сод ба хүнсний содын шинж чанарын ялгааг таних зорилгоор дараах хоёр төвшлөлтийг үзүүлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ийм асуудал байгаа. Эхлээд натрийн карбонат төр хүчил нэмж үтсэн гэсэн үг. Дараа нь натрийн карбонатыг халааж үтсэн гэсэн үг. Тэгэхээр натрийн карбонат төр за жишээлбэл хүчлээ H холоороор төлөөлвөл л дээ тийм ээ. Тэгэх юм бол натрийн холоор нэмэх нь CO2 нь хий төлөвтэй үүсгэнэ шүү дээ. Тэгээд ус үүснэ. За энэ ус мэл биш шүү тий. Натрийн карбонат нь хатуу шүү дээ. За тэгээд H холоор нь уусмал. Тэгээд натрийн холоор нь уусмал. За ингээд хий ялгарч байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр туршилтаар бол хий ялгараад эндээс CO2 ялгарх нь шүү дээ тийм ээ. Ингээд CO2 ялгараад шохоо ус руу орж ирэхээр мэдээж яах нь шохоо усыг булангартуулна. Тэгэхээр булангартуулсан бол Y гэж байгаас тэгэхээр нэгдүгээр туршилт бол ямар ч гэсэн Y гэсэн. За хоёрдугаар туршилт натрийн карбонатыг халаахад бол одоо задрахгүй. Энэ бол задрахгүй. Тэгэхээр хоёр дахь туршилт бол нөгөө задраагүй учраас хий ялгараагүй. Тэгэхээр шохоо усыг булангартуулаа гэсэн. Тэгэхээр хоёр дахь туршилт нь X гэсэн үг. За одоо гидрокарбонат аваад үзье. Натрийн гидрокарбонат бол мөн хүчилтэй урвалд ороод натрийн хлоридыг уусмал нэмэх нь CO2 хий тэгэл нэмэх нь ус үүсгэн тий. За ингээд мөн одоо эндээс гидрокарбонатыг хүчил дээр нэмэхээр хий ялгараад тэрийн шохоо усыг булангартуулах учраас Y гэсэн. За гидрокарбонатыг задлахаар карбонат тэгээд нүүрс хүчлээ хий. Тэгээд ус үүсгэн. Тэгэхээр мөн задлахаар бас яах нь эндээс CO2 ялгараад шохоо усыг булангартуулна гэсэн. Тэгэхээр зөв хариулт нь А гэсэн байна тий. Техникийн содыг энэ хоёр туршилтанд оруулаад мөн хүнсний содыг бас яах нь энэ хоёр туршилтанд оруулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд үр дүнгуудээ тэмдэглэж байгаа гэсэн. За 817 дугаар даалгавар нь дараах үснэгтэд өгсөн анин болон катионы шинж дүнслэн QWERTUS нэгдлүүдийг таньна гэж байгаа байхгүй. YUX нэгдлүүдийг таньна гэнэ. За шүлтийн уусмалтай цэнхэр өнгийн тунц үүсгдэг гэхээр зис 2 яар гэсэн үг. За тэгээ баарийн хлоридтай цагаан тунц үүсгдэг гэхээр карбонат эсвэл сульфат эсвэл сульфит гэсэн үг тий. За ийм боломж байна. Тэгэхээр энэ дотор юу байгаа? Зисийн сульфат л байгаа юм ба шүү дээ тий. Тэгэхээр шууд А нь бол хэдэ 8 л юм байна. За дөлний өнгийг шараар буддаг гэхээр
натрий агуулсан гэсэн. Мөнгөний нитратаа цагаан тунц үүсдэг гэхээр холоор. Тэгэхээр натрий холоор гэхээр B нь болохоор 5 юм байна. Цельсийн мэдлэгэл байгаа гэсэн үг тийм. За дөлний өнгийг ягаанаар боддог гэхээр кали гэсэн үг тийм. Тэгээд мөнгөний нитратаа шар тунц үүсдэг гэхээр йод гэсэн үг. Тэгэхээр C нь болохоор 7. За дөлний өнгийг ногооноор боддог гэхээр бари байсан баг тийм. Бари тэгээд за бари 2-ын ирэх шүү тийм. Энэ дөлний өнгийн төр боддог төр дандаа ионуудын тухай ярьж байгаа шүү. За H холоор нэмэхээр хий ялгардаг карбонат байх нь дээ. За тэгэхээр карбонат ионтой гээд барын карбонат. D нь болохоор 6 юм байна. За шүлтийн уусмалын ногоон тунц үүсгдэг гэхээр төмөр 2-ын ирэх гэсэн үг. Барын холоортой цагаан гэхээр за карбонат сульфат тэгээд юу байх хэвээр сульфит байх хэвээр. Тэгэхээр энэ дээр сульфат нь байна л да. За тэгэхээр E нь болохоор хэдий 4 гэсэн үг. За F нь за тоосгоо улаанаар боддог гэхээр мэдээж кальций гэсэн үг. За нэг натрий ош тэгээд хөнгөн цагааны нутаг нэмэхээр ялгарсан хийн лакмусыг хөх болгодог гэхээр амик гэсэн үг тий. Тэгэхээр энэ бол кальцийн нитрат байсан юм байна. Тэгэхээр кальцийн нитрат гэхээр 3 юм байна. За юу нь болохоор дүлийг улаан гэхээр литий тийм ээ. Барын холоорыг нэмэхээр цагаан тунц үүсгээд калий манганод үрийг өнгөгүй болгоно гэхээр энэ бол нитрит байх нэ. Оо биш тэгвэл юу байж болж байна те литийн цагаан тунц үүсгэхээр би нитрит гэж угаасаа бодлоо ярьсан байх шүү нөхтөө. За литий дулны өнгийг улаанаар боддог гэхээр литий тэгээд цагаан тунц үүсгдэг гэхээр нөгөө карбонат, сульфат, сульфит байх боломжтой. Гэхдээ эсэлтэй ингэж хуралд ордог гэхээр юу байх нь вэ? Сульфит нь байх нь л дээ. Калий манганод ордог эсэлтэй ингэж хуралд ордог гэхээр за дараа нь G нь болохоор за тэгэхээр G нь хэдий 2. За H нь болохоор шүлтийн уусмалд улаан бор гэхээр төмөр 3 гэсэн үг. Ферм H3 дахин гэсэн үг шүү дээ. За мөнгөний нитратаа цагаан тунц үүсгэх гэхээр холоор л байх л дээ. Ферм холоор 3 гэж байгаа маань тийм үү. За H 1 гэсэн үг. За энэ бол ерөөсөө цэвэр яах нь вэ? Цельсис мэдлэг дээр явчихж байгаа. Маш хялбар даалгавар байх нь шүү дээ. За дараа нь 5 дугаартай хуруу шилэнд үл мэдгэх нэгдлүүдийн уусмал өгчээ. За эдгээрийг 3 хэсэгт хувааж нэгд нь азотын хүчлээр хүчлэгжүүлсэн мөнгөний нитратын уусмал, хоёрт нь натрийн гидоксидын уусмал тус нэмээ гэх. Тэгээ ерөнхийдөө энд нөгөө нэг урлаад өгсөн учраас энэ бас маш хялбар даалгавартай л орно. Мөнгөний нитратыг нэмэхээр шар гэдэг бол яах нь вэ? Энэ йодид ион байгаа гэсэн. Натрийн гидоксидыг нэмэхээр цагаан гэхээр за энэ бол за тэгээд нөгөө эн чинь 1-4 дугаартай хуруу шилэнд ямар бодисуд байгааг таньж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг дотор бол ойлгомжтой л байна тийм ээ. Цайрын йодид байсан гэсэн үг. Тэгээд цайр натрий ооштой цагаан тунц үүсгээд за ингэж тий. Натрий за ингэж. Тус бүр дээр нь ямар нэгдэл үүссэн бэ гэдгийг нэг харуулж явууч тий. За энэ дээр OH ионы уусмал нэмсэн. Тэгэхээр энэ дээр цинкум OH 2 дахин гээд цагаан тунц үүссэн. Угаасаа цинкум OH цагаан гээд өгсөн юм шүү дээ. Зөвөр би биччихээр өнгө нь бол хамаагүй. За дараа нь мөнгөний нитратын уусмал нэмсэн. За үндсэндээ мөнгөний агуус уусмал гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр мөнгөний йодид өгсөн гэсэн үг. За хоёр дахь бодис нь юу байсан бэ гэхээр мөнгөний нитраттай шаргал гэхээр боромид байх нь да тий. За тэгээд натрийн гидоксидтэй бор гэхээр ойлгомжтой феррум бором 3 байсан юм байна. За тэгээд OH ион нэмэхээр феррум OH 3 дахин мөнгөний ион нэмэхээр мөнгөний боромид. За 3 дахь хуруу шилэнд нь юу байсан юм? Мөн боромтол юм байна тий шаргал гэхээр. Гэхдээ энэ
Мөнгөний сульфатыг энэ дээр шаргал гэдэг өгсөн юм шүү дээ, тийм мөнгөний сульфат. За тэгээд натрийн ааштай цагаан гэхээр энэ 3 дахь руу шилэнд бол магний сульфат байжээ гэж байгаа юм байна. Тэгээд OH ион нэмэхээр магний OH 2 дахин гээд цагаан. Мөнгөний ион нэмэхээр мөнгөний сульфат гээд шаргалагдчихсэн тий. Лавлах өснөгтөн дээрээ энэ дээр өгсөн даалгавар өснөгтөн дээр гэсэн. За 4 нь болохоор тэгвэл үлдсэн ганц боломж нь юу вэ? Литий хлорид юм байна. Литий хлорид дээр OH ион нэмэхээр бол өөрчлөлтгүй. За харин мөнгөний ион нэмэхээр мөнгөний хлоридын цагаан тунц үүснэ гэсэн. За энэ бас тэгэл цээжсэн мэдлэг бараг хэрэггүй юм байна тий. Зүгээр дээр байгаа лавлах утгаа харж байгаа л өснөгтэй харж байгаа л хийчихэр юм байна. За дараа нь жоохон хүндэрж байгаа. 5 дугаартай орон шилэнд ижил анионтой 2 давсны холимог байсан гэсэн. Тэгэхээр одоо ингэсэн гэсэн үг л дээ. Металл А. За нэг нь металл 1А ч юм уу юм л байсан гэсэн үг. Ижил анионтой гэхээр за уг холимоос цагаан тунц уг холимогоос үүссэн цагаан тунц нь илүүдэл натрийн гидоксид ба аммиакийн уусмал тус бүрт хэсэгчлэн уусдаг. За харин натрийн гидоксид ба аммиакийг зэрэг илүүдлээр нэмэхэд бүрэн уусдаг гэж байгаа байхгүй. Тэгээ 5 дугаартай бодисдох илүүдэл натрийн гидоксид уусмалд уусдаг катион гэхээр энэ бол яг хөнгөн цагаан 3 эргэл гэсэн үг тий. Тэгээд байсан гэсэн үг. Энэ нь OH нэмэхээр алюмиум OH 3 дахин гэсэн тунц үүсгээд энэ дээр чинь нөгөө нэг мөнгөний нитрат натрийн гидоксид нэмдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр натрийн гидоксид нэмэхээр алюмиум OH 3 дахин үүсээд за тэгээ энэ нь цаашаа илүүдэл OH ионтой оруулаад ороод алюмиум OH за ийм комплекс үүсгэсэн гэсэн үг тийм үү. За дараа нь 5 дугаартай бодисдох илүүдэл аммиакийн уусмалд уусдаг катион гэхээр энэ бол мэдээж цайр 2-ын эргийн тухай ярьж байгаа тийм ээ. За энэ нь OH ионтой оруулаад ороод цинкум OH 2 гэсэн ийм тунц үүсгээд за энэ дээр аммиакийн уусмал нэмэхээр цинкум NH 4 дахин гэсэн ийм комплекс яа үүсгэж байгаа. Энэ хоёр сөрөг 2 эрх шүү дээ. За тэгээд нэмэх нь 2 мол OH үүсгэх юм байна. За тэр бод дээр За дараа нь ингэж байгаа. Холимогдох анион нитрат ионтой ижил чанарын урвалтай гэхээр энэ бол юу гэсэн? Ижил чанарын урвалтай гэхээр энд нөгөө NO2 сөргийн тухай ярьж байгаа гэсэн. За тэгээд бол таних урвалыг сонгоно гэхээр чанарын урвалтай бол таних урвалыг сонгоно гэхээр нитрат ионыг таньдаг урвал бол 7 шүү дээ. Тэгэхээр G нь бол 7 гэсэн үг. За уг анионыг нитрат ионоос ялгах гэхээр энэ ийм баггүй юу? Манганых зэрэг 7 байгаа. Нитратынхээ дээрэг 3 байгаа. Тэгэхээр энэ нь хүчлэг орчинд эсэлтэй ангиж гурвалд ороод манган 2 эрэг болоод тэгээд нитрит нь болохоор нитрат болоод за ийм эсэлтэй ангиж гурвал явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь нэг уусмлын өнгө нь яган байжгаад өнгөгүй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ шинжээр нь энэ бол нитрит юм аа гэж таньна гэсэн үг. Тэгэхээр H нь болохоор 9 болж байна.
За дараа нь энэ нэлээд дээрх нь үед ирж исэн даалгавар байна тийм ээ. 821 дугаар даалгавар. 2008 онд ирж исэн даалгавар байна. За дугаартай хуруушиланд ааш холлоор тэгээд ааш 2-оос руу натрийн карбонат, натрийн холлорид, барын холлорид гэсэн 5 бодис байгаа гинэ. За тэгээд эдгээрийг өөр хооронд нь уруулд оруулж байгаа байхгүй. Нэгийг нь 2 3 4 5 та. Тэгээд хоёрыг нь болохоор 2 3 4 биш ээ. Хоёрыг нь болохоор 1 3 4 5 та. За 3-ыг болохоор 4 5 та, 4-ыг болохоор 5 та гэдэг ингээд уруулд оруулж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр 1 2-ыг харилцан үйлчлүүлэхээр цагаан тунц үүсдэг гэсэн. Тэгэхээр биднэрт өгсөн бодисууд дотроос цагаан тунц үүсэх боломж нь байна шүү дээ. Барын карбонат тэгээд барын сульфат байгаа байхгүй. Энэ өгсөн 5 бодис дотроос. За тэгээд ингэж байгаа юм. 1 дугаартай бодис нь 2 дугаартай бодистой харилцан үйлчлэхээр цагаан тунц үүсгдэг. Тэгээд 4 5-та хий ялгаруулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нэг өөр хоорондоо уруулд ороод хий ялгаруулдаг гэхээр энэ байхгүй. Хүчил карбонатын агуулсан нэгдэлтэй уруулд орохдоо л яах вэ? Хий ялгаруул. Хүчил карбонатын явдаг. Тэгэхээр 1 дугаартай хуруу шилэнд бол натрийн карбонат байсан гэсэн үг. Тэгээд натрийн карбонат нь 2 дугаартай хуруу шилэнд барын холлорид байсан гэсэн үг. Тэгэхээр 1 2-ыг хооронд нь нэмэхээр яах нь эндээс барын карбонатын тунц үүсэж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд 3-д бол энэ ямар ч өөрчлөлтгүйгээр энэ дээр ямар ч өөрчлөлтгүй нь бол мэдээж натрийн холлорид гэсэн үг. Аль бодистой ч оруулалт орсон өөрчлөлтөхгүй. За 4 5 дээр мэдээж 2 хүчил байгаа. Тэгэхээр 4 5 дээр ямар 2 хүчил байгаа вэ гэдгийг мэдхийн тулд байна шүү дээ. 2 бол 4-тэй цагаан тунц үүсгэх гэж байгаа байхгүй. Тэгэхээр 4 бол H2-оос 4 гэсэн үг. Тэгээд энэ хоёрын дундаас яах нь вэ? Барын сульфатын цагаан тунц үүсэж байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр 5 H болоор гэсэн үг. Ингэж болчихж байгаа. Би 4 5 дээр хүчил байгаа гэдгийг яаж мэдээд байгаа юм гэхээр нэг дээр одоо натрийн карбонат байгаа учраас 4 5 нэг нь 4 5 та харилцан үйлчлэл хий ялгарна гэхээр 4 5 нь хоёулаа яах вэ? Хүчил байж энэ 3 дахь хурал яваад тэгээд хий ялгарсан гэсэн үг байхгүй. За дараа нь болохоор мөн одоо 9 дугаартай хуруу шил уусмал өгсөн юм байна. За тэгээд энэ дотроос ингэж байгаа юм. XW-тэй уралд орохоор ногоон өнгийн тунц үүсдэг гэж байгаа байхгүй юу? XW-тэй уралд орохоор ногоон өнгийн тунц. За дараа нь YW-тэй уралд орохоор хий ялгарсан. ZW-тэй уралд орохоор бага хэмжээний дулаан ялгарсан. Тэгээд YX-тэй уралд орохоор тунц үүссэн. YZ-тэй уралд орохоор хий ялгарсан гэж байна. За тэгэхээр энэ дээр нь шүү дээ. X дээр W-г нэмэхээр ногоон тунц гэдэг бол бидний одоо хамгийн сайн мэдэх зүйл. Тэгэхээр энэ ногоон тунц бол феррум OH 2 дахин гэсэн үг. Тэгэхээр аль нэг нь кали OH, аль нэг нь феррум холоор 2 гэсэн үг. За энэ хоёр ямар ч байсан феррум холоор 2 тэгээд яах нь кали OH байна гэсэн үг л дээ. Тэгээд WZ-тэй бага хэмжээний дулаан ялгаруулсан гэхээр нь штэ. W нь кали OH гэсэн үг. Ягаад гэвэл Z нь болохоор хөрөө хүчил гэсэн үг. За яагаад тэгж юм гэхээр энэ хоёрын хооронд хурал нь яах вэ? Саармагч хурал байхгүй. Тэгэхээр саармагч хуралаар дулаан ялгардаг. Саармагч хурал учраас яах нь вэ? Учраас дулаан ялгарна. За ингээд W-га олцсон. Тэгэхээр кали OH-той уралд ороод хий ялгардаг гэж байна тий. W нь бол кали OH болцсон. Нөгөөх нь Z нь кали OH-той уралд ороод хий ялгардаг. Тэгэхээр амик агуулсан юу?
Энэ n-4 агуулсан гэсэн үг л дээ. Тэгэхээр n-4 агуулсан 2 нэгдэл байгаа байхгүй юу? За. Бишээ z-тэй биш шүү. Худлаа ярьж байна. W y-тэй байхгүй юу? Би y-ийг олгож байгаа шүү дээ. За энд y-ийг олгож байгаа. Тэгсэн чинь ингэж байгаа дараа нь y нь x-тэй уралд ороод x гэдэг нь болохоор юу юм? Феррум болоор 2 шүү дээ. Тэгээд уралд ороод тунц үүсгдэг гэхээр y нь болохоор нөгөө 2 аммонтой нэгдлээс нь яах нь вэ? Аммоны карбонат нь гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ хоёрын дундаас феррум CO3 гэдэг тунц үүсэж байгаа гэсэн үг. За ингээд одоо олоогүй бодис байна. W олцсон, Z олцсон, Y олцсон, X олцсон. Тэгээд дараа нь юу гэсэн бэлээ? Z болон Y-ийн дундаас хий ялгарсан. Z тий. Z нь болохоор хөхрийн хүчил. Тэгээд Y нь болохоор юу вэ? Аммоны карбонат байна шүү дээ. Тэгэхээр мэдээж карбонат агуулсан учраас хүчилтэй уралд ороод CO2 гэдэг хий явуулсан гэсэн. За ийм байдлаар X, Y, Z-үүдийг тодорхойлох боломжтой байх нэ. Энд гэхдээ бас жоохон хүндэвтэр даалгавар байна тий. Тэр саармагч хурлаар дулаан ялгардаг гэдгийг мэдэхгүй болвол бас хариултаа олоход нэлээд төвөгтэй болох юм байна. Тэгэхээр хүчил суурийн саармагч хурлаар бол дандаа дулаан ялгардаг гэсэн үг. За дараагийн даалгавар нь хроматографтай даалгавар байна. За хроматограф гэдэг бол нэг ийм хоёр ойлголт байгаа. За нэгдүгээрт бол тогтвортой фаз гэдэг. Тогтвортой фаз. Та 12 дугаар анги энтертэй бас нэлээд гүнзгийрүүлж үзэж байгаа тий. За энэ бол ихэвчлэн одоо хроматографийн цаас байгаа. Хоёр дахь нь бол хөдөлгөөнтэй фаз гэж байгаа. За энэ нь болохоор ихэвчлэн гэж угаасаа уусгах гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд энэ одоо тогтвортой фаз дээрээ нөгөө шинжлэж байгаа бодисод тусаагаал уусгач руугаа дүрж байгаа тийм ээ. Тэгэхээр уусгач бол ингээд дээшээ өсөж байгаа шүү дээ. Ингээд уусгах өгснө. За ингэхдээ холимгийн бүрэлдэхүүнд байгаа бодисуудыг өөртөө уусгаж аваад дээшээ явж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн дээр илэрнэ гэдэг бол хамгийн сайн уусдаг гэсэн үг. Хамгийн сайн уусдаг. За хамгийн дор илэрнэ гэдэг бол хамгийн муу уусдаг гэсэн үг. Муу уусдаг. Өөрөөр хэлбэл одоо тэр хөдөлгөөнтэй тогтвортой фазад наалдах чадвар хамгийн сайн гэсэн. Чадвар сайн. Хөдөлгөөнтэй фазда наалдах чадвар нь сайн учраас энэ хөдөлгөөнтэй фазда одоо наалдж үлдээд хөдөлгөөнтэй фазд наалдах чадвар муу, тогтвортой фаз те. Тогтвортой фазд наалдах чадвар муу, хөдөлгөөнтэй фазд уусгах чанар сайтай нь хамгийн дээрээ гарч байгаа байхгүй. Тэгэхээр эндээс бол хамгийн сайн уусж байгаа нь W гэж хамгийн дээр байгаа нь хамгийн сайн уусж байгаа гэдээ ойлгочих болно. Хамгийн уусгах чанар хамгийн багатай бодисыг сонгох юм байна шүү дээ. Тэгэхээр зөв хариулт нь бол B юм байна шүү. Z буюу B. Хамгийн дор байгаа учраас хамгийн муу уусдаг гэсэн үг. За дараа нь өнгөгүй X холц болон PQR гэсэн цэвэр бодисууд дээр хоёр уусгач ашиглан цаасан хроматографийн туршилтыг болж туршилтын үр дүн хүснэгтээр харуулжээ гэж байна тий. За ингэж явах юм байна. P бодисын R эффект R бодисоос их гэж байна. За RF гэдэг ойлголт гарч ирж байна тийм ээ. За RF гарч ирж байгаа учраас шууд энэ RF-тэй даалгавар явуулчихна 836-ыг. За X-ийн RF-ийг олох юм байна. Тэгэхээр RF буюу одоо баригдах фактор гэж нэрлэж байгаа. Тэгэхээр X толгойн баригдах фактор бол X-ийн одоо за ингэ
туулсан зай гэж байгаа байхгүй. Гэхдээ хинийх нь гэхээр x-ийн туулсан зайг дахиад туулсан зайд харьцуулна. Энэ нь хэний туулсан зай юм бэ гэхээр уусгачийн туулсан зай. Уусгагч. Тэгэхээр үндсэндээ энэ бол яах нь вэ? Барианы шугам байна шүү дээ, тийм ээ? Барианы шугам. За энэ болохоор яах нь вэ? Гарааны шугам гэсэн үг. Тэгэхээр уусгач мэдээж гарааны шугамаас гараад яах нь вэ? Барианы шугамд хүрнэ гэсэн үг шүү дээ. За тэгэхээр x бүтцийн RF нь болохоор 2 см-ээр явах бах тийм 2 см зам туулсан юм байна. Уусгач болохоор яасан 3 см зам туулсан юм биш үү. Тэгэхээр тэг 167 л ахалт тийм 16.8 тий. За тэгээд x нь А нь холимог юм уу, Б холимог юм уу гэж. Биш. Дараах формат хамгийн олон бүрэлдэхүүнтэй холимогийг сонгох гэж байна шүү дээ. Тэгэхээр Б бодисын найрлагад нийтдээ 3 одоо бүрэлдэхүүн хэсэг байна гэсэн үг. 3 бүрэлдэхүүн хэсэг байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн олон бүрэлдэхүүн хэсэгтэй холимог нь бол Б юм байна. Тэгээд RF нь тэг 100 X-ийн RF нь тэг 167 гэсэн үг. За RF ярьсан учраас одоо буцаад 832 дугаар даалгавар руугаа оръё. R бодисын RF гэхээр за энийг L гэчээ тий. За L юу гэх R бодисын L гэчээ. За ингэ 8 байж байгаа. Заах юм летер гэх. За энэ бол L, энэ бол уусгах жих. L1 гэчээ. Уусгах жих байна. За дараа нь P бодисыг R бодисыг болохоор мэдээж LR гэчээ. За дараа нь P бодисыг болохоор яг толгойн голоос хэмждэг. Тэгэхээр энийг болохоор LP гэчээ тий. За ингээд ийм харьцааг олгож байна. LR-ийг L1-т харьцуулсан харьцаа болон LP-г L1-т харьцуулсан харьцааг олгож байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж энэ харьцаа нь их гарна гэсэн үг. Тэгэхээр P бодис RF боддог R бодисоос их гэдэг нь бол худлаа болж таарж байна тий. Харин R-ийн RF нь их байна шүү дээ. За P бодис X холц дотор агуулгадна гинэ. За энэ бас худлаа болно. Яг тэгвэл энэ нөгөө уусгач нэг дээр болохоор энэ давцааг байгаа шүү дээ тий. Яг хэрвээ агуулгаж байгаа бол яг энэ X бодисын аль нэг бүрэлдэхүүн хэсэгтээ яг ижил зайд гарах хэрэгтэй. Хоёр дахь уусгач дээр бол гарсан байна. Гэхдээ яг энэ нэг болон хоёр дахь уусгач дээр яг зай нь өөр ч гэсэн яг ижил зайд гарах хэрэгтэй байхгүй юу? Одоо яг нэг шугамд гарах хэрэгтэй гэсэн үг. За өөрөөр хэлбэл дахиад жоохон дэлгэрүүлэх юм бол ингэсэн үг. Бид нар уусгач нэгийг шинжилээд үзэх юм бол энэ Q бодис X дотор агуулгаж байгаа бас яах нь R бодис X дотор агуулгаж байгаа гэж үзэхээр байна. Харин хоёр дахь одоо уусгачд явуулсан туршилтыг харах юм бол X дотор P бодис агуулгаж байгаа бас яах нь R бодис агуулгаж байгаа гэж шинжилж болохоор байхгүй. Тэгэхээр энэ аль ч уусгагч ашигласан яг R бол X дотор байгаа толготой ижил зайд илэрч байгаа байхгүй. Тийм учраас ерөөсөө энэ бол яах нь X бодис бол зөвхөн R-ийг л агуулсан гэсэн үг. R бодис нь X холц дотор агуулгадана гэдэг нь яах вэ? Зөв хариулт байхгүй. Тий. За ингээд
Яг тэгвэл аль ч уусгах хэрэгэлсэн x бодис дотор байгаа толгоны туулсан зай r бодисын туулсан зай хоёр яг адилхан давхцаад байгаа байхгүй. За дараагийн даалгавар нь хормоотой граф 3 хүнсний бодисыг шинжилсэн юм байна. W будах дагуулгадах бодисын тоо гэхээр чи хэдий 4. А нь 4 гэсэн үг. За R будах дагуулгадах бодисын тоо гэхээр 3 гэсэн үг. U бодис дагуулгадах бодисын тоо гэхээр 5 гэсэн үг. За W R U будах дагуулгадах нийт бодисын тоо гэхээр ингэж харна. Ингээд ингээд1 2 3 4 5 6 бодис агуулгаж байгаа гэсэн нийтээ 6 төрлийн бодис агуулгаж байгаа гэсэн үг байхгүй. Тийм 6. За энэ болохоор гурууланд нь агуулгаж байгаа гэж байгаа байхгүй. Гурууланд нь агуулгаж байгаа бодис гэж. Тэгэхээр гурууланд нь агуулгаж байгаа бодисын тоо гэхээр энэ байна бас яах нь энэ байна. Ерөөсөө хоёр л байна гэсэн үг тийм. Гурууланд нь зэрэг агуулгаж байгаа. Зөвхөн юу будах дагуулгаж байгаа гэхээр за тэрийг ногооноор дуулж зөвхөн юуд гэхээр энэ байх шиг байна. Тэгээд энэ байна тий. Хоёр л байгаа юм байна шүү дээ. F нь 2 гэсэн. За RF-ийг ярьсан. За ингээд эхний хэсэг нь дуусч байгаа. Одоо бид нарт нөгөө титэрлээс давс гаргаа авахтай холбоотой даалгавруудаас байгаа. Ингээд химийн судалгааны арга бүлэгсүүдийн эхний хэсгийг зарим бодлогоодын бодол тайлбарыг хийлээ.